Намайг Тонголгийн энх баясгалан гэдэг Монголын маркетингийн холбооны дэд ерөнхийлөгч Viral Agency компани хамтран үүсгэн байгуулагчаар ажилладаг. Бидний хувьд бол одоо их олон бизнесүүдтэй ингээ уулзалт хийгээд маркетингийн салбарын асуудлууд дээр нь ярилцдаг. Эцсийн дүндээ маркетингийн асуудал биш, тухайн менежментийн асуудлууд нь тухайн компани дээр их үүссэн байгаа харагддаг. Аливаа зүйл чинь хоёр талтай гэдэг байгаа. Нэг нь болохоор бүтээх, нөгөөх нь зарах гэдэг. Тэгэхээр Монголд байгаа ихэнх бизнес эрхлэгч нар маань бол өөрсдөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийгээд ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүнээ гаргачаад байгаа юм. Тэрийг олон нийтэд түгээх тал дээр илүү анхаарч чадахгүй байгаа юм л да. Тэгэхээр хамгийн нэгдүгээр чухал ур чадвар нь брендийн нэмүү өртгийг шингээх нь илүү чухал байгаа юм. iPhone-ы түүхийд $120 байлаа гэхэд тэрэн дээр $1200 зарахын тулд бол брендийн нэмүү өртөг гэдэг зүйл бол өөрөө асар их нэмэгдээд байгаа. Дандаа бараа зараад бүтээгдэхүүн зараад байгаа. Энэ дээр бол одоо брэнд бүтээх тал дээр илүү анхаарч эхлэх юм бол Монголын зах зээл дээр ч тэр олон улсын зах зээл дээр ч тэр амжилттай зарах хамгийн чухал ур чадвар болох юм болов. Хоёр дахь ур чадвар дээр бол альва энэ брендингийн тал дээр мэргэжлийн компаниудтай ажиллахгүй бол үйлдвэрүүд маань өөрсдийгөө брэнд гэж андуураад үйлдвэрч болоод идэг, брэндч болоод идэг. Гэтэл олон улсын брэндүүд ч одоо Lacoste гэдэг материйн логотой энэ будуулахгүй ямар ч үйлдвэр байхгүй. За энэ fast fashion-ы брэндүүд Mango, Zara, H&M мэтэр чи дандаа нөгөө үйлдвэрүүдэд захиалж ямаа игээл өөртөө бол брэнд бүтээгээл Hollywood-ийн Star-ууд ч гэсэн адилхан гоо сайхны үйлдвэргүй. Гэхдээ Beyoncé-гийн гоо сайхны косметик байдаг ч юм уу. Тэгэхээр хоёрт бол энэ мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтарч ажиллах нь их чухал байгаа даа. За 3 дугаар ур чадвар гэвэл маркетингийн зөвхөн борлуулалтын функц гэдэг талаас нь харах биш те. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн функц гэдэг талаас нь бас хардаг байгаасаа. Жишээлх юм бол зар сурчлагын хүрээнд бүх юмнуудаа явуулаад баг зардлаар юмнуудаа хийх гэж хичээгээд байдаг бол зардалтай үйл ажиллагаа байдаг шүү. Брэнд бүтээн гэдэг чинь өөрөө их зардал болдгоо. За сүүлийн үед брендинг талаар одоо номнууд бол их харж байна. Simon Aron-Holt гэдэг энэ Английн алдартай одоо зохиолч байгаа. Тэрний Brand New Justice гэдэг энэ бол илүү улс үндэстний брендингийг яаж хийдэг вэ? Яагаад улс болгоо өөрсдийн логотой, ураа өгтэй, identityтэй тэгээ жуулчдыг татдаг юм бэ, эдийн засгаа хөгжүүлдэг юм бэ? Улс үндэстэн яаж гадаадын хөрөнгө оруулалтаа татах вэ гэдэг дээр nation branding гэдэг одоо концепцийг танилцуулдаг. Тэгэхээр энэ номыг бол санал болгож байна. За хоёрт Герман гаралтай Америкийн зохиолч Uli Applebaum гэдэг хүний Brand Positioning Workbook гэдэг нэртэй бас сонирхолтой ном байгаа. Энэ бол шинэ гарч ирж байгаа тэр дундаа жижиг дунд бизнесүүд дандаа категорийн давуу талыг ашиглаад байна. Кофе шоп одоо жишээлбэл өөрсдийнхөө кофе шопыг манай кофе ингээд маш гоё одоо Бразил кофегоор хийдгээ, Колумб кофетэй гэдэг категорийн давуу тал ярихаас илүүтэйгээр unique тийм давуу талаа ярих хэрэгтэй байна. 2 шот илүү байд юм уу, size ном байд юм уу, бусдаас ялгарх тэр ялгарлаа олох талаар хамгийн сайн бичигдсэн ном юм болов уу гэж боддог. Хамгийн түрүүнд маш сайн бизнес планаа гаргаад маркетингийн төлөвлөгөөг нэлээд нарийн гаргаж өгөх хэрэгтэй байна. Эхэлж байгаа хүмүүсийн хувьд бол нэг Facebook хуудас нээгээд, нэг инфлюенсертэй хамтраад, тэгээ нэг жоохон буст хийгээд дуусчих юм шиг бодоод байдаг. Гэтэл энэ integrated marketing communication гэдэг зүйлийг 11 үе шаттай медиа сувгуудыг хэрэглэгчийн шийдвэр гаргалтанд нөлөөлөх тэр процессыг нэлээд сайн судлаад цогц маркетингийн төлөвлөгөөтэй болсны дараа тэр идэвхжүүлэлт зар сурчлагаагаа явуулах хэрэгтэй. Маркетингийг аль болох тийм акшн план талаас нь бити хараасаа стратегийн маркетинг талаас нь ашиглаач гэж одоо хүсэж байна, зөвлөж байна. GS1 Монгол бизнесийн глобал хэл